Сайн байцгаана уу? За, ми мамагийн 2 дахь улирлын 4 дахь дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За, энэ удаагийн зочноороо сэтгэл судлаач Аминаг оролцуулахаар урьсан байна. За, хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. За, сайн байцгаана уу? Намайг бас урьж оролцуулсанд баярлалаа. За, та манай үзэгчд маань өөрийгөө танилцуулбал. За, би сэтгэл судлаач мэргэжилтэй докторант. Одоо доктор сурж байгаа. Тэгээд намайг Амина гэдэг. Шууд мэргэжлэр эхлээд ингээ яриас орчих. За, тэгээд Queen Mama гэдэг нэртэй нэвтрүүлэгт бол бас нэг ээжээ хуваараа орж байгаа ах гэж ойлголоо. Тэгэхээр 2 хүүхэдтэй, 2 охинтой. Тэгээ хоёулаа айгуу жоохон нэг нь одоо 5 хүрэх гэж байгаа, нөгөөх нь бас 3 хүрэх гэж явж байгаа юм 2 хүүхэдтэй ээж байна. За. Би хүүхдтэй эрэхтэй бүх төрлийн чанартай бүтээгдэхүүнийг Baby Star онлайн дэлгүүрээс захиалж авдаг. Хүүхдийн хамгийн том онлайн дэлгүүр Baby Star. За, сэтгэл судлаач мэргэжлийг ер нь та яагаад анх сонгох болсон бэ? За, энэ болохоор бүр ингээд багаасаа сонгосон ч юм уу хүсэж мөрөөдчихсэн бас яг тийм ингээл эртнээс сонгоцсон мэргэжил бол яг биш. Яагаад тэгэхээр анхны миний одоо бакалаврын мэргэжил маань болохоор эрхцөөч. Тэгээд яг нөгөө жоохон байхад л ээж аав хоёлаа нөгөө хуулийн хүмүүс учраас ингээд намайг хуулийн хүн болох хэрэгтэй гэдэг ийм ойлголт код өгсөн. Би яг хуульчлах хэрэгтэй байна гэх. Тэгээд явж байгаад эрхцөөч мэргэжлээр сураад өссөн. Тэгээд цаашаага ерөөхдөө мэргэжлээс салаа сэтгэл судлалын мэргэжлийг сонгоод ингээд салбарт нь ажиллаад ерөөхдөө бол одоо нэг 6 жил болох гэж байна. За, анх яагаад сонгосон бэ гэхээр хуучин телевизэд ажилладаг байсан. Бас тийм бахаа гэж үү. Тэгээд телевизэд ажилладаг байхад найз нөхөрлийн одоо нөхдийн хүрээлэл бүр маш их тэгээд олон дунд ингээд маш их бужигч амьдардаг байсан. Тэгээд маш их сахилгагүй олон хүмүүстэй найзлал. Тэгээд ерөөхдөө ингээд айгүй идэвхтэй ийм тинейжер өсвөр нас өнгөрөөл тэгээд нэг яг сургууль сурж байгаа ч гэсэн ерөөхдөө бол хөвчлэн ингээд найзууд дундаа бужигнаал явж идэг. Ийм охин байсан. Тэгээд явж байгаад ерөөхдөө сэтгэл зүйн нэлийн уналтанд орсон. Ер нь бол олон хүмүүсийн дунд байгаа л тэгэл олны өмнө ингээл гараал ингээд байх нь өөрөө сэтгэл зүйн хувьд ерөөхдөө ингээд ийм ганцаардлын мэдрэмжийг маш их юм төрүүлээд тэгээ өөрөө бас сэтгэлээр унаа сэтгэл готролд ороод тэгээд ер нь хүмүүстэй ингээд одоо дандаа ингээ хамт байх нь ингээд сэтгэл зүйд айгүй хэцүү байдаг гэсэн ийм мэдрэмжийг авснаасаа болоод тэгээд өөрийгөө нэг хэсэг тусгаарлсан. Сэтгэлээр маш их унсан гэсэн үг л дээ. Тэгээ өөрийгөө тусгаарлаад ер нь энэ хорвоо ертөнц гэдэг юу юм бэ? Хүн ер нь юуны төлөө амьдраад дээдийн аз жаргал яг юу юм бэ гэдэг ийм асуултууд ингээ маш хүчтэй орж ирсэн. Тэр маань болохоор нэг 19 сард юм уу. Тэгээд яг жилийн турш бясалгал хийгээд тэр бясалгал маань ямар вэ гэхээр ийм хоосон ахуйгаар одоо бясалгадаг гэсэн үг. Тэр нь өөрийнхөө бүх зүйлээс татгалздаг. Хоол идэхгүй, ерөөхдөө ус уугаал, заримдаа бичэн ч юм уу жижигэн зүйлээр хооллол. Тэгээд одоо нэг хуучин маш ганган байсан. Ингээл хувц хунар өстэй эд хэрэгсэл бүр бөө юмтай байдаг гэсэн. Тэр болгоны хүмүүс тарааж өгөөл. Тэгээ орон дээр унтдаг байсан бол ороо гаргаал юм гуцсандаар хөвтөл. Тэгээд яг өдөр шөнөгүй ном уншсан, бясалгасан. Тэгээд жилийн хугацаанд яг өөрийгөө л одоо мэдэж өөрийгөө танин мэдээд яг өөрийгөө даван тулсан яг жил болсон санагдаад хинтээч харилцаагүй яг жил өөрөө харж байгаа юм шиг. Тэгээд гадаад орчингоос хүн ингээд сэтгэл зүйд ингээд таашаал гаднаас ингээд бүх зүйлийг ингээд хүн хайгаад идэг. Гэхдээ сэтгэл зүйд хүн дотроо маш агуу, бүр маш ертөнцлөг, бүр маш үнэхээр аз жаргал яг дотор байдаг юм байна гэдгийг яг тэр хугацаанд ойлгоод яагаад ингэ би бусад хүмүүст энэ зүйлийг ингээ ойлгуулж болохгүй хүмүүс хоорондоо л бие бинтэйгээ ингээл тэмцэлтэл амьдрал ингээ аз жаргалахгүй байгаад байдаг. Гэтэл хүн дотоодоос өөрийгөө танин мэдхийн тулд яг юу хэрэгтэй юм бэ гэдгийг ингээд ойлгоод тэгээд тэр зүйлийг л ингээ хүмүүс түгээх юмсан ингээ маш их хүссэн. Тэгээ за ингээ шинжлэх ухаан судлаад, шашнууд судлаад, философи судлаад явж байгаад сэтгэл судлалын номыг ингээ санаандгүй уншсан чинь эн чинь яг ингээд хүнийг дотоодоос нь бүр хөгжүүлээ, дотоодоос нь өөрийгөө ойлгоход нь хамгийн их тус болох шинжлэх ухаан юм байна. Яг гарт баригдах шинжлэх ухаан юм байна гэдгийг
болонгуудаа энэ мэргэжлэр сурах бүр ингээд хүсэл давтаад тэгээд сурсан магистрт шилжиж орж ирээд Монгол Улсын их сургуулийн магистр сураад тэгээд ерөөдөө төгсөөд төвөө байгуулад ажиллаа зөвлөгөө өгөө тэрнээс өмнө бас өөр газар ажиллаж агаад тэгээд өнөөдөр ингээд нэг мэдсэн чинь ингээд бас баггүй хугацаа өнгөрүүлсэн ингээд явж байна. Ийм л төвхтэй. Маш гоё түүх байна. Ер нь бол одоо Монгол бэлэг сэтгэл судлалын төвийн захирал гэж явж байгаа тий. Төвөө байгуулад хэдэн жил болж байна? Манай төв маань байгуулагдаад одоо нэг 3 жил болж байна. 3 жил болох гэж байна. Надад нэг ийм асуулт сая орж ирлээ л дээ. Одоо ээж хэрнээ тэгээд нөгөө сэтгэл судлаач байна гэдэг нь ер нь давуу талтай байна уу? Танд ямар санагддаг вэ? Одоо хүүхдүүд чинь насандаа л нэг өөр зан авир гаргадаг тий. Уурлаж бухимдах нь янз бүрээр гарч ирдэг юм байгаад бас тэгэл зарим ээжүүд бол бигрөөс хүүхдээ ойлгох хайлаа. Бүр учир нь жолдгоо хайлаа. Загинж үзлээ, харагдаж үзлээ болохгүй байна гэлдэг штэ. Тэгэхээр яг сэтгэл судлаач хэрнээ ээж байхаар давуу талтай байна уу? Ер нь ямар вэ? Маш гоё асуулт байна. Сэтгэл судлаач ер нь байх нь бүр ингээд хамгийн их давуу талтай. Ер нь зүгээр амьдарч байгаа хугацаанд бүх зүйлийг ингээд ийм учиртай юм байна. Энэ хүн ингээд ууралж байгаа. Энэ хүүхдийн яг энэ насн дээр ийм хэрэгцээнд дутагдж байгаа учраас энэ хүүхэд ингээд тавгуурах чаа гэх бүх зүйлийг маш сайн ойлгож байгаа учраас тэр болгонд ингээл яагаад вэ гэдэг асуултаас илүү зүгээр ийм зүйл болж байна гэдгийг мэдж байгаа учраас илүү хүлээцтэй хандахад мань тусалдаг. Тайван бас байдаг тий. Гэхдээ ээж учраас бас асуудалтай. Яг өөрийнхөө хүүхдтэр болохоор гэл нөгөө ингэх гээл те. Тийм зүйл байдаг. Одоо хоёр охин нь цэцэрлэг тавьж байгаа яа? Манай хоёр охиныг эмээ өвн харж байгаа. Цэцэрлэг төрөөс өгөөг байгаа. За та одоо хүүхдийг ингээд янз бүрийн арга барилаар өсгөдөг штэ те. Одоо ялангуяа Монгол арга барил гэхэр нэг байхгүй, хүмүүжлийн арга барил гэхэр за Япон хүмүүжлийн арга барил тий. Хятад гэж байгаа л одоо энэ тентхийн гадаад орнуудын хүмүүжлийн аргууд өөр өөр байгаад байна л та. Таны зүгээс ер нь бол Монгол хүүхдийг нэг ингээд хүмүүжүүлжүүл илүү зүгээр юм шиг санагддаг гэсэн ийм зүйл байдгүй. Бас өөрийн хүүхдээ яаж хүмүүжүүлэхийг зорддог вэ? Тий, хүүхдээ хүмүүжүүлж байгаа яг арга барил нь зүгээр миний хувьд ингээ ажиглаад ахаар одоо хуучин бүр дээр үед бол нөгөө Монгол хүүхдүүд нэг ээж аав нь хүмүүжүүлэх гээд оролдоод идэггүй. Хүүхд маань өөрөө яг байгалаараа хүмүүжигддэг байсан болов гэж харсан. Өөрөөсөө багаасаа яг байгаль дундаа амтан мал дотроо яг байгалийнхаа тэр үзэгдэл, орчин, хэв маяг амьдарч байгаа аж ахуйдаа зориулаад хүүхд маань яг өөрийгөө л биеэ дагаад маш багаасаа биеэ даачдаг. Ямар нэг зүйлтэй нуур тулахтай айцгүй, илүү их зоригтой, юм бие даах шин чанар нь илүү сайн байсан учраас Монгол хүний тэр нэг юм одоо үндсэн даам гэж ярьдаг тэр зүйл нь илүү их одоо хүч чадалтай бас юм зоригтой илүү сэтгэлийн тэнхээтэй тий ийм байдаг юм болов гэж хардаг. Гэтэл нөгөө одоо ингээд нэг хүүхдээ ийм контролт тустай загнах хэвээр гэдэг ч юм уу тий ингээд нэг тэр зүйл маань миний зүгээр яг бодсноор Монгол хүмүүжил яг биш. Энэ маань зүгээр яг Оросын талаас орж ирсэн хүмүүжлийн тийм шин чанарын болвол гэдэг талаас нь нэг Оросын шинжлэх ухаан ч юм уу те гэдэг нэг юм одоо дээрээсээ доороо тогтолцоотой буюу ээж аав нь хүүхдээ ерөөхдөө яг ингээд захирдаг гэсэн ийм тогтолцоотой хүмүүжил явагддаг нь ингээд яг социализмын нийгмийн аралтай юм шиг санагддаг. Гэтэл яг өнөөдөр бид нар ямар одоо хүмүүжил одоо хуучнаа болоод ямар хүмүүжил рүү орж байгаа гэхээр хүүхдээ хүмүүжүүлэх шаардлагагүй. Хүүхд бол өөрөө төрөхдөө өөрөөр ингэсэн онцлогтой төрдөг. Харин тэр онцлогийг нь эргээд илүү хөгжүүлэхийн тулд ээж аав зүгээр туслах үүрэгтэй л дэмжих үүрэгтэй л гэсэн ийм одоо арга барилаар явж байгаа. Энэ маань ч магадгүй барууны орны шинжлэх ухаанууд орж ирсэнтэй ч юм уу ном зохиол гэдэг ч юм уу нөлөөсөнтэй холбоотой юм болов гэж боддог. Тэгэхээр яг хуу цаг үе нийгэмтэйгээ зохицуулаад тэртээ тэргүй бид нар ингээ хүмүүжлэх гэж оролдоод өөрийнхөө үзэл бодлоо тулах гал ингээл буруу гэж бодож байгаа зүйлээ зөв болох гал хүүхдэд шаардсан ч гэсэн одооны хүүхдүүд бол тэрийг хүлээж авахгүй. Бүр яг өөрийнхөө онцлогоо мэдэрсэн, илүү их мэдрэмжэн дээрээ толгуурласан ийм сэтгэл зүй яваад байгаа л гэж харж байна. Харин тий яг тэгээд байна. Тэгээд энэ гэж одоо нөгөө өчигдөрхөн би бас найз ээж найзуудтайгаа уулзсан байхгүй. Тэгэл одоо 3-тай нэг хүүтэй найз ээж маань тэгж аахгүй. Яагаад ч юм манай хүн ингээл гинтгэн л үгүй гэл бүх юм асуухар л үгүй.
Тэгэл хоол идмээр нүггүй, шамээр нүггүй гэл ингээд байгаа байхгүй. Тэгээ би бүр ингээд үнэхээр гайхаад байна. Яг энэ насан дээр ингэдэм үү? Эсвэл одоо манай хүүд ингээд асуудал юм уу? Эсвэл хин нэг нэг ингээд одоо сэтгэл зүйд нь гэмтэл үүсгээд те ийм болчихоо одоо үнэхээр гайхаад байна гэдэг ч аахгүй. Тэгэхээр одоо хүүхдүүд янз бүрэлээд гэсэн нэг гинт хин сонь ааш гаргадаг ч юм уу. Яг тэр тохиолдолд ер нь ээжүүд юу анхаарах хэвээр. За одоо жишээ нь саяны нөгөө найзынх нь хүүхэд бол 3 нас гэдэг маань яг хүүхдийн сэтгэл зүйн хувьд нөгөө би гэсэн ийм ойлголт орж ирдэг. Би хүн юм байна. Би ээж аваасаа тустай бас өөрийн гэсэн үзэл бодол, сонголт хийх ёстой юм байна. Би өөрөө энэ зүйлийг хийж чадах нь надад таалагдчихин гэсэн ийм мэдрэмж орж ирдэг. Тэгэхээр нөгөө ээж нь шууд өмнөр нь орж хийх гээл эсвэл ингээл ямар нэг зүйл тулгаад ахаар эсэргүүцэл маань явагдаж байна гэсэн үг л те. Үгүй би өөрөө гэсэн ийм ойлголт гарч ирж байна. Тэгэхээр энэ маань ерөөсө зүгээр. Тэгэхээр хүүхдийг яг одоо жишээ нь 3 наснда яах ёстой гэхээр бүх зүйлийг яг биеэ даах, бүх зүйлийг итгээд өөрөө чадахгүйсэн ч гэсэн магадгүй ингээл цэцэрлэгт нь явах гал яарж исэн ч гэсэн хүүхд бүр эрт босоод хүүхдээ яг тайван босгоод те хоол ундын өөрөө идэхтэн цаг гаргаж өгөөд юм яаруу сандруу биш хүүхд ингээд өөрөө өмдөө өмсөж суртал нь чадтал нь ингээд дэмжээд хараад хүлээгээд ингэх юм бол хүүхд өөрөө тэндээ маш одоо аз жаргалтай гэд юмыг бий даах хүсэлтэй болоод ирждэг. Ер нь одооны шинжлэх ухаан маань өөрөө 3 нас хүрэхэд бүх зүйл оройтно гэж үздэг та. Тэгэхээр 3 нас хүрсэн л бол ерөөсөө тэр хүүхдийг өөрөө бий дааж хүүхдтэй маш ихтгэл үзүүлэх ёстой. Тэгэхээр ингээл цаашаагаа бол хүүхд маань өөрөө яг юу хүсэж байгаа гэдгийг өөрөө илэрхийлээ сурчна. Тэгэхээр нэг эсэргүүцэл хүүхэд ингээд нэг ааш нь өөрчлөгдөөд ингээд одоо тэ чамтай тантай ингээд тэмцэлтэй байгаа бол та хэрэгцээг нь ерөөсөө ойлгож чадахгүй яг юу хүсэж байгааг нь мэдэрч ажиглахгүйгээр шууд өөрийнхөө тулах гээд байгаа нь л хүүхэд ингээд уурлах шалтгаан болоод байна гэдгийг мөрстэй ойлгох хэрэгтэй. За яг үүнтэй адилхан бас одоо өсвөр нас гэж байгаад шүү дээ. Шилжилтийн наснд хүүхдүүд бас их одоо ялангуяа сүүлийн үед бас их өөрчлөгдөжээ. Одоо сэтгэл зүйн хувьд ч юм уу савлгаатай болж ийн гэдэг ч юм уу. Яг бидний үед болохоор чи баг мэдрээгүй байж байгаа л өнгөцөө байгаа байхгүй юу. Тэ өсвөр наснда би одоо яажсан бол гэл би өөрөө бодохоор яагаад ч юм санагдаад. Гэтэл яг сүүлийн үед дүүнэраа ч юм уу сонсохоор ингээл амар ганцаардж ийн гэдэг ч юм уу. Эсвэл ингээл ерөөсөө хинтэй ч харьцмааргүй байх ингээл эсвэл бүр шал өөр хүн болсон юм шиг юм байгаад байгаа байхгүй. Тэгэхээр өсвөр наснд яг шилжилтийн тэр насанд явж байгаа хүүхдүүдтэйгээ эцэг эхчүүд яаж харьцвал бас илүү тэр хүүхдтэй ойлголцдог те хүүхдээ ойлгодог. За тэр үеийг нь магадгүй амжилттай давж гарах боломжтой байдаг вэ? Тэр талаар зөвлөл. За өсвөр нас гэж яг нэрлэдэг байгаа нь одоо баг 10 наснаас эхэлж байгаа гэж зарим эрдэмтэд үзэж байгаа. Гэхдээ ер нь бол аль биесээр онлоор бол 12-оос 17. Гэхдээ одооны өсвөр насны хүүхдүүд бараг 10 наснаас 11 наснаас эхэлж байгаа гэж бодож байгаа хөгжил нэлээд төрүүлж явж байгаа. За тэгэнгүүт өсвөр нас маань өөрөө яг ямар нас вэ гэхээр бүр хамгийн гайхамшигтай нас гэж би харж байна. Яагаад вэ гэхээр хүүхэд ингээд 10 нас хүртлээ болохоор бүх зүйлийг ингээд аюу гоё тий чөлөөтэй тэгэл бүх зүйл боломжтой юм шиг санагддаг юм эрхчлөөтэй мэдрэмж төрж идэг. Гэтэл 10 нас 12 наснаас эхлээд цаанаасаа гормоны өөрчлөлт шилжилтийн насны юм хямралууд ингээд бүр цаанаасаа бие физиологиос ингээд гарч эхлэнгүүд тархинд мэдээлэл маань ингээд сөрөг байдлаар орж ирдэг. Одоо жишээ нь юу гэдэг ингээд үе ингээд сэтгэл санааны уналтанд оронгууд би болохгүй байгаа юм байна. Эсвэл гэт гадаад үзмжээ харсан чинь нэг зүйл нь таалагдах болж эхэлдэг. Энэ маань зүгээр л нас биед хүрж байгаа гэдэг ойлголт явж байгаа байхгүй. За нөгөө талаараа нас биед хүрсэн хойноо сэтгэл зүйн хувьд одоо хямрах ч юм уу эсвэл таагүй сэтгэл хөдлөл мэдрэмжийг яаж зохицуулах вэ гэдгийг өсвөр наснаасаа эхэлж сурж эхэлж байгаа гэсэн. Тэгэхээр энэ үеэс харин ч ингээд сэтгэл зүйн хувьд ийм хямардаг, ийм хэцүү байдаг, хүнд чи бас таалагдахгүй байж болно. Чи бас зарим гадаад үзмж маань чамд ингээд хангалттай биш байж болно гэсэн ийм ойлголтууд гарч ирж байгаа нь уг нь бол сайн. Тэгэхээр тэрийг даван туулахт нь ээж аав нь дэмжихээс илүү одоо найз нөхөрлийн харилцаатай байвал ээж аавын хувьд одоо хүүхдтэй харилцаад илүү татанд байх боломжтой. Гэтэл ингээд хүүхдээ яг миний хүүхд юм чинь эсвэл чи жоох юм чинь чи эсвэл арай болоогүй гэдэг талаас нь хандаад ангууд хүүхэд тэрийг зээж аав намайг угаасаа ойлгохгүй юм байна.
Тэгэл нуугаал. Гэд нуугаал тэгээд өөрийгөө аль хэдийнэ дотор том хүн болцсон гэж бодож эхэлдэг. Би бол том хүн гэдэг мэдрэмжийг авсан байдаг. Тэгэхээр нөгөө өөрийнхөө асуудлаа илүү их найзтайгаа ярилцаж, найзууд дундаа л би ер нь яг хинбэ гэдгийг айгүй одоо мэдхийг хүсдэг тий. Гэтэл ингээд найзуудаа таалагдахгүй шовдрлуулаад ч юм уу эсвэл нэг банд хурж ирэнгүүтээ чиний хамар чи яасан том юм бэ гэж хэлчингүүд л за би өстө бусдад хинч хэрэггүй юм байна гэдэг мэдрэмжийг аваад байгаа гэсэн. Тэгэхээр ийм зүйл байдгиймаа гэд хүлээн зөвшөөрөх талаас нь нээж аав нь жишээ нь миний хувьд бол ийм зүйлийг ингэж давж ирсэн гэдэг ч юм уу эсвэл тийм үү гэ бүгдийг айгу одоо буруутахгүйгээр шүмжлэхгүйгээр ингээ маш сайн сонсоод алдаа гаргасан ч гэсэн тэрийг чи яаж ингэж чадваа гэдэг ч юм уу наач муу хүмүүстэй бити нийл гэж хэлэхээс илүү за зүгээр чи яагаад энэ хүмүүстэй найзалж байгаа чи яагаад ингэж ганцаардж байгаа юм чамд яг аль нь илүү хэрэгтэй байна ингээ муу зүйл хийжсэн ч гэсэн тэрийг нь буруутахгүйгээр гэдэг илүү хажууд нь арыг хамгаалаад явах юм бол хүүхэд за энэ муу юм байна энэ надад сайн байна гэдгээ ойлгоод цаашаа явах боломжтой байдаг гэд 9 насны дээр бүр ярих зүйл маш их байдаг тийм. Одоо яг л нөгөө сүүлийн үед ч гэсэн одоо тамиг татж байгаа өсвөр насныхаа аягүй их болчлоо. Тэр байтугай охтууд хүртэл одоо сонирхол одоо тамиг татаад тэгээ магадгүй тэрэндээ ингээ автдаг ч юм уу юм байгаад бас тий. Тэгэхээр яг тэр нэг наачин буруу шүү болдгүй шүү гэдгийг л ээж аавд нь аягүй сайн зөв ойлгуулах хэрэгтэй юм шиг санагдаад байна. Тэрэн дээр бас та нэг жоохон тий. Тэр нэг тамиг татаал эсвэл ингээл нэг болохгүй зүйл хийгээд байгаа учир нь өөрийгөө яг том хүн болцсон гэдгээ мэдэрж байгаа байдал байхгүй. Би ингээд одоо том юм чинь хинч надад юу ч хэлэхгүй гэд нөгөө бүр улам эсэргүү зүйл хийж үзэж туршиж үзэж байгаа гэсэн. Тэгжиж за би чөлөөтэй юм байна. Би ээж аваа хараа хяналтанд биш би өөрөө хувь хүн болж байгаа гэдэг мэдрэмжийг илүү авах гээд байгаа гэсэн. Тэгэхээр магадгүй хүүхэд нь тамхи татаад ч юм уу гэд ямар нэг байдлаар ингээд болохгүй зүйл хийж ивэл тэрийг нь ямарчлаас эхлээд буруутахгүйгээр сонсоод харсан ч гэсэн тэрийг нь загнахгүйгээр зүгээр яагаад ингэж байгаа юм энэ зүйл маань ийм хор уршигтай гэтээ чи чамд өөрт чинь сонголт байгаа би чамд гэтээ итгэж байгаа гэдэг ийм л үгийг хэлээд левел хүүхэд маань за би нэрээ ээж аа маань итгэж байгаа юм чинь би бас тийм ч муу хүүхэд биш юм чинь би сайн байхын тулд энэ зүйлүүдийг бас хийхгүй гэд өөрөө ухамсартайгаар хандаж эхэлнэ гэсэн. Яг үнэн. Тэгэхгүй шууд л бойл тийхгүй ингэхгүй чи болоогүй чи жоохон байна гэж ингээл яг л бүр л эсэргүүцэл бүр л нуух гэдэг юм л та тий. За маш их баярлалаа. Одоо илүү ээжүүд рүү чиглэсэн асуултад асуу гэж бодож байна. Шинэхэн ээжүүд маань төрөөд гэртээ суулаа. Тодорхой хэмжээний сэтгэл готролд ордог. За энэ нь бол мөн л нөгөө дааврын өөрчлөлтөөс олдог гэж үздэг тий. Гэхдээ энэ нь бас харилцан адилгүй байх шиг байгаа. Их бага хэмжээ байна. Эхлээд байна тий. Эсвэл оройтож одоо уучраад идэг ч юм уу. Ийм асуудлууд хүн хүнээсээ л хамаарат байгаа даа. Тэгэхээр яг тэр үед бол ээжүүдэд мэдээж маш хүнд байдаг тий. Яг нөгөө гэртээ суугаал яг хүүхдтэйгээ ярих гэхэр нөгөөд нь ярихгүй тий. Тэгэл хоёулах нь алгууд өдөрж ингээл амар стресстэй. Тэрнээс олж нөхөр ирлээ маргалдлаа тий. Магадгүй ингээл тэрэнд хамжирсаар гэж бүр магадгүй гэр бүл салт гэдэг зүйл төр очиод байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ хэцүү тэр сэтгэл готрлын үеийг яаж өрнө ээжүүд маань давах хэрэгтэй юм бэ тий. Энэ дээр нэг маш тодорхой. Ерөөсөө л ийм учраас болчих хэрэгтэй гэдэг зүйлийг та хэлж өгөөч. За төрсний дараах сэтгэл зүйн төрсний дараах хямралд ордог тохиолдол сүүлийн үед бүр их байгаа нь яг ямар учиртай вэ гэхээр за нэгдүгээр сэтгэл зүйн төрсний дараах хямрал бол яаж явагддаг вэ гэхээр нөгөө хүүхэд анх гэсэн бий болохоор хүний вакцин солилцоо өөрчлөгдөөд тодорхой хэмжээний хүний дааврын хэмжээ өөрчлөгдөхөөр ингээд хүүхэдтэй зориулаад ингээд илүү ихтэй өөрөөр ингээд бие маань ингээд бийждэг гэсэн. Гэтэл хүүхэд маань гараа явлаа эргээд тэр маань хэвийн байдалтай орох гэж маш их хямралууд мэдээж тохиолдно. За тэгэнгүүт бие физиологийн хувьд болоо сэтгэл санааны хувьд асар их уналтанд орно. Бүр ингээд хамгийн 0 цэгэргүүгээ төрсний дараа хүн очдог гэсэн. Тэгэхээр нөгөө ээж нь давхар нялхардаг гэдэг учир нь бол ердөө л энэ хүн болвол өөрийнхөө сэтгэл зүйн болоо бие физиологийн хувьд хамгийн 0 цэгэргүүгээ доод цэгэргүү очдог учраас тэр үед яаж мэдрэгдэж чинь гэдэг маань тухайн хүний өөрийнх нь сэтгэл зүйн байдал байхгүй. Яг бодтой байдал байхгүй. Яг хамгийн таны 0 цэг юу вэ гэдэг. Гэтэл зарим хүн үнэхээр амиа хорлыг би цаашдаа чадахгүй маань гэдэг ч юм уу асар их уналтанд ороод бүр байнгын айц төвшөртэйгээ бол таны 0 цэг дээр юу болж ин гэхээр
угаасаа сэтгэл зүйд таны далд ухамсар гэж ярьж байгаа. Тэр бүр ухамсарын цаана байгаа мэдрэмж маань бүр бага наснаас эхлээд таны сэтгэл зүйн одоо далдад нэлээд гүн хямрал, зочрол, айдас байсан байна л гэсэн үг. Бүр ингээд нэлээд олон зүйл таны амьдрал байсан учраас та тэрийг өөрөө анзаарахгүй, өөрөө тэрийг ингээд тээж явж исэн. Төрсний дараа тэрийг бүр илүү их гүнзгийгээр мэдэрч ин гэсэн. Тэгэхээр угаасаа сэтгэл зүйн асуудалтай байсан байна гэсэн. Тэгэхээр энэ үе дээр бол аль болох сэтгэл зүйчдээр хандаж болно. За ойр дотны хүмүүстэйг илүү их өөрийнхөө мэдрэмж, сэтгэл юу болж байгаа аль болох ярьж тайвшрах нь маш чухал. За хамгийн чухал зүйл бол мэдээж хажууд байгаа эрэгтэй хүн буюу өөрийнх нь нөхөр, одоо хань, найз залуу маш сайн тусалж, одоо хүүхдэд нь ялангуяа одоо тийм ингээд шөнө унтахт нь тэр одоо эмэгтэйг унтуулах яг ямар хэрэгцээтэй байна, ямар хуу сэтгэл зүйн одоо ярилцах хэрэгцээтэй байна уу гэх бүх зүйлийг нөхөр нь бас ингээд бүх зүйлийг ингээд туслах хэрэгтэй, дэмжлэг маш их авах хэрэгтэй үе гэсэн. Гэтэл Монгол эмэгтэйчүүд маань өөрөө яадаг вэ гэхээр хүүхэд төрүүлсний дараа би ээж болсон юм чинь би сайн ээж байхын тулд бүх зүйлээ өөрөө хийх ёстой, өөрөө амжуулах ёстой. Би ээж учраас би хариуцлагатай байх ёстой гэх хитрхи их бүх ачааг өөр дээр өөрөлдчихдөг. Өөрөө гэр орноо цэвэрлэдэг, өөрөө хоол ундаа хийдэг, өөрөө хүүхдүүгээ өдөр шөнөгүй тэврээд хундаг, ингээд эхэлдэг. Гэтэл тусламж авах хэрэгтэй. Дээр нь би дотор байгаа юу болж байгаагаа хин нэгэнд хэлэх хэрэгтэй гэдгийг ерөөсө ухаарахгүйгээр өөрөө л дотроо ингээд шаналаад идэг нь хамгийн том уналтыг би болгоод байна л гэсэн. Тэгэхээр ер нь Монгол хүн маань өөрөө сэтгэл зүйд юм хаалттай дотгошоо учраас юмаа ерөөсө ярьдаггүй. Юмаа хүнд итгэж ярина гэхээрээ ховж болдог ч юм уу, эргээд өөрийг нь муугаар бодчих байх хүмүүс намаа юу гэж бодох вэ гэдэг маш их санаа зовдөг. Гэтэл хүн сэтгэл зүй доктортой байхын тулд ядаж өөрийнхөө төлөө өөрийнхөө дотор юу болж байгаа мэдрэмжээ нэгдүгээр ажиглаад тэрийгэ тодорхой хэмжээний илэрхийлж гаргаж байгаа нь нөгөө нэг ийм тойрог маягаар одоо муу зүйлээ ташлууллаа, эргээ сайн зүйлийг оруулаа гэдэг шиг ийм ингээд гаргалаа, орголоо ийм бүтэц байх хэрэгтэй байтал бүх зүйлийг дотроо ингээд агуулчаад тэрэндээ өөрийгөө дарамтлаад явж байгаа нэг асуудал болдог. За дараагийн төрсний дараах ингээд хямрал маань жоохон за хямрал бол өсрээд нэг сарын хугацаатай уг нь явах тустай. Гэтэл тэрнээс илүү их явагдаад л нөгөө сэтгэл зүйн асуудалтай байгаад байна. Тэрнээс бүр удаан хугацаанд үргэлжлээд 1 жил хүүхдтэй ч юм уу 2 жил хүүхдтэй харсан чинь ингээд хямраад байгаа бол ээжүүд маань юу гэж боддог вэ гэхээр би нийгмээс хоцорж байна. Би ганцаараа үлдчихэж байна. Бусад хүмүүс хөгжөөд байна. Би энд ганцаараа одоо ингээд хашигдаад үлдчихлээ. Би ингээд одоо амьдрал маань дуусаа гэж ойлгодог. Гэтэл яг юу болоод байна гэхээр ерөөсөө тийм биш байдаг. Яг боддоор бол хүмүүс амьдардгээрээ амьдарч л байдаг. Гэхдээ тэр цаг хугацааг өөртөө яаж ашиглах вэ? Ялангуяа хүн нөгөө сэтгэл зүйд хамгийн их хөгжих цаг маань яг өөртөөгөө байх тэр цаг хугацаа байдаг. Өөртөөгөө л байна. Гэтэл өөртөөгөө байхад уйтгартай, хоосон, ийм хэцүү санагдаж байгаа л та угаасаа л өөртөө сонирхолгүй, өөрийнхөө дотроо хэн байгааг өдөө хүртэл мэдээг өөрийгөө ойлгоогүй явж исэн байна л гэсэн. Тэгэхээр хэцүү санагдаж байгаа бол харин сайн байна. Өөрийгөө одоо энэ цаг хугацаанд ашиглаад өөрийгөө илүү хөгжүүл, өөртөөгөө танилц. Энэ хугацаанд харин яг одоо цагтаа өөртөө яг юу өгч болох вэ гэдэгтээ илүү ач холбогдол өгөөд бүр харин нийгэмдэр гараад алаад өгье гэж бодож байвал энэ цаг хугацааг өөртөө үр дүнтэйгээр ашиглаа л гэсэн. Өөрийгөө бэлтгэж авах. Бэлтгэж авах гэсэн үг тий. Одоо өөрийгөө олох гэдэг нэг асуудал байна л да. Тэрэн дээр болохоор би олон хүнээс бас сонсч ирсэн ингээл одоо хүртэл дуртай зүйлээ олоогүй тий. За эсвэл одоо хүртэл нэг өөрийнхөө сул талыг хүлээн зөвшөөрч чаддгүй ч юм уу. За бүр тэрнээс бүр одоо 30 настай хэрнээ ажил дээр амар амжилттай карьертэй байгаа хэрнээ 50 настай яг адилхан ажил дээр байгаа хүн магадгүй тэр 30 наснаас одоо сул ур чадвартай байдаг ч юм уу. Тэр нь яг л нөгөө нэг өөрийнхөө давуу сул талыг мэдрээгүй үгээсээ болол хичнээн олон жил амьдэрсэн ч гэсэн ингээл нэг юм ерөнхийдөө дундчиг барайл яваад идэг ч юм уу. Ийм нэг зөндөөл ялгаанууд байгаад байгаа юм л да. Тэгэхээр хүмүүс ингэж яриад идэг. Би өөрийгөө олмоор байна тий. 30 он ярьж байна. 50 он ч ярьж байна. 20 охин ч ярьж байна тий. Тэгээ тэр өөрийгөө олохын тулд ер нь хүн яг өөрөөсөө за нэг 3 асуулт асууя гэвэл та ямар 3 асуулт асуу гэж хэлэх вэ? Уяасан хэцүү асуулт асуудیں۔ Тэ шууд 3 гинэ. 3 багтана. За
одоо нөгөө ингээд насны хувьд ингээ ялгаатай байгаа нь яг юунаас шалтгаалж юм гэхээр бидний одоо жишээ нь өнөөдөр 30 настай, 50 настай гэдэг ч юм 20 настай гэж байгаа маань энэ маань зөвхөн паспортын нас байхгүй бид нар ингээд баримжаа авч л ярьж байгаа. Гэхдээ хүн болгоныг ингээд судлаад харахаар сэтгэл зүйн хувь нас нь шал өөр байдаг. Одоо 50 настай мөртлөө 18 насны дээр явж байгаа жишээ нь. Тэгэхээр ингээд сэтгэл зүйн нас нь яг хэд байна гэдгээс шалтгаалаад сэтгэл зүйн хувь нас бий төрнө гэж байдаг. Тэгэхээр сэтгэл зүйн хувь нас бий төрнө гэдэг маань яг та өөрийнхөө төлөө бие дааж, гол нь бие дааж байхгүй сонголт шийдвэрийг гаргаж чадах уу? Эсвэл хин нэгнээс асуудаг уу? Эсвэл хин нэгэнд таалагдах гэж, хин нэгэнд эсвэл ингээд таалагдах гэж те ингээд шийдвэр сонголтыг гаргаад идэв. Өөрөө бие дааж ингээд чаддаг уу? Юу чаддаг уу гэдгээс шалтгаалж байгаа. Эргээд тэрний хараас өөрөө хариуцлага үүрч чадах уу? Тэгэхээр энэ маань сэтгэл зүйн нас бий төрсэн хүний л зүйл. Тэр яг юун дээр юм бэ гэхээр өөрт асуудал тохиолдно. Өөрт ингээд ямар нэгэн зүйл гарч ирэнгүүт тэрнтэйгээ нүүр тулаад тэрнийгээ давж гарч чадж гинөө эсвэл тэрнээсээ цухтааж гинөө эсвэл тэрнийгээ давж гарахын тулд хин нэгнийг буруутгаж те эсвэл хин нэгний араар орж гинөө гэдэг маань л нөгөө хүнийг ингээд асуудлыг давж чадж гинөө сэтгэл зүйд хэд настай вэ гэдэг маань харагддаг. Тэгэхээр сэтгэл зүйн нас бий хүрээд өөрийгөө олно гэж яриад та. Яг өөрийгөө олохоор дотроос ингээ өөр хүн гараад ирдэг юм л да. Зүгээр яг одоо цагт чи яг юу хийж гин? Одоо цагт чи яг ямар ингээ сэтгэл хөдлөлтөө өнөөдөр чи ядарч гин үү? Өнөөдөр чи яг өөрийнхөө мэдрэмжийг ажиглаад өөрийнхөө төлөө зогсож байр сууриа хамгаалж чадж гин үү те? Эсвэл ингээд өвөө гэж хэлж чаддгүй нөгөө хүндээ туслахын тулд нөгөө хүндээ таалагдахын тулд гээл гүүгээл идэг өөрийгөө золиослог хүн байдаг шүү дээ. Тэгэхээр энэ маань бол ерөөсөө өөрийгөө олоогүй хүн. Өөрийгөө олсон хүн бол өөртөө яг юу хэрэгтэй байгааг цаг тухай бүрт нь маш сайн ойлгож тэрийг хамгаалж үн цэнтэйгээр хадгалж чаддаг хүнийг л хэлж байгаа гэсэн. Тэгэхээр яг асуулт гэхээр нэгдүгээрт өөртөө цаг гаргаж чаддаггүй. Хоёрдугаарт гэх юм бол өөр өөртөөгөө байхдаа яг юуг мэдэрдэг вэ? Хоосон мэдэрж байгаа бол байхгүй байгаа дээ. Өөр өөртөөгөө мэдрэхдээ төвшөртэй байгаа бол өөр өөртөө асуудалтай байгаа дээ. Өөр өөртөөгөө байхад харин илээс жаргалтайгаа л өөрийгөө олчихсан хүн байгаа дээ гэсэн. Тэгээд гуравдугаарт нь л өөрөө бие дааж сонголт шийдрийг гаргаж чадж гинөө гэдэг. Ийм гурван асуултыг хэл тавиа да тий. За тэгвэл бас үзэж байгаа үзэгчд маань ээжүүд маань ч гэсэн тий энэ гурван асуултыг асуугаад үзээсэй гэж бас хүсчихэд. За одоо болохоор жоохон гэр бүлийн харилцааны талаар асуулт асууя гэж бодож байна. Мэдээж нөгөө эмэгтэй хүн чинь нэг хүнтэй суулаа тий нөгөө хоёр өөр газар өсч хүмүүжсэн хоёр хүн чинь нийллээ. Тэгэл нэг ихний жилүүд нэг ойлголцохгүй бол тодорхой хэмжээний маргаантай байдаг. Тэгээ хүмүүс ингэж яриад байдаг. Одоо би ч бас мэдгүй л л амар олон жил амьдрэх болохоор нөгөө тэр маргааны эхний нэг тэр маргааныг давчгаар нэг хэсэг гоё байна. Тэгээ хэсэг гоё яжгаад бас нэг маргадаг юм аа нэг амар дүрлцэл. Тэгээ тэрийгэл давчвал ингэ сайхан амьдрандаа гэж хүмүүс аягүй яриад байдаг. Тэгээд ер нь бол за нэг тийм гэр бүлийн харилцааны үе шат гэж байгаад байна л да. Яг уу тий. Гэхдээ эгч бай, багч бай, маргаан гарсан одоо миний бодлоор л сүүлийн үеийн залуучууд ч юм уу их одоо өөрийг хэлж байгаагаар бол сэтгэл зүйх султаал юм шиг байгаа юм л да. Жохон марангууд цац болио л гэл. Асуудлыг даваа гараа гэж бодохгүй тий. Цац болио л яшиг зүгээр ингэж хэрэлж яхаар салаа зүгээр ганцаараа сайхан эрүүл уруулгүй амьдрий гэл тэгдэг. Эцсийн дүндээ тэнд бүгд л хохирч идэг юм нэг юм болчиход байгаа. Тэгэхээр маргаан гэр бүлийн маргаан үүслэх гэхэд тэрийг одоо яг яаж одоо ивэр давж гарч тий. Хин юу юуг юу н анхаарах хэрэгтэй. Мэдээж дандаа л эмгтээчүүд нь анхаарат байна гэж байхгүй шүү дээ. Тэр ирчүүдийн хувьд ч тэр эмгтээчүүдийн хувьд ч тэр шүрэн харилцаагаа сайхан байлгахын тулд тий. За хэрүүл маргаан гарлах тэрийг ивэр гоё шийдэхин тулд юуг анхаарах хэрэгтэй вэ? Би хүүхдтэй эрэхтэй бүх төрлийн чанартай бүтээгдэхүүнийг Baby Store онлайн дэлгүүрээс захиалж авдаг. Хүүхдийн хамгийн том онлайн дэлгүүр Baby Store. За энэ асуултыг бол хүмүүс маш их асуудаг. Одоо нэг зүйлийг маш сайн хүмүүс зүгээр ойлгох хэрэгтэй байгаа. Цаг хугацааны явцад ингээд хүүхдээсээ болоод ингээд тэр харилцаа маань өргөлжлөх ёстой гэдэг ч юм уу те ингээд хүүхдтэй бодсондоо би энэ хүнтэй хамт байх хэрэгтэй гэд харилцаа маань өргөлжлээд ингээд нэг юм хэцүү тэгэнгүүтээ зарим ингээд хөвшин хосууд маань болохоор за тэртээ тэрөө бит хоёр суудсан юм чи одоо ингээд харилцаа маань өргөлжлөхээс өөр аргагүй учраас ингээд хүлээн зөвшөөрдөг гэж аахгүй. Тэгэхээр энэ хүлээн зөвшөөрдөг гэдэг нэг үг байгаа даа. Тэгэхээр хүмүүс хоорондоо хосын харилцаа маань эхлээд
бие физиологийн хувьд ингээ бие биендээ татагддаг. Ингээ бие бинийгээ сонирхдог. Энэ маань болохоор дурлал болдог. За ингээл те тэр хүнийг үнсхийг хүсдэг. Ингээл маш их хөөрл явагддаг, догдолдог, ингээ дурлал явдаг. Гэтэл хосын харилцаа маань цаашаа удаан хугацаанд үргэлжлэхэд хайр гэдэг зүйл маань маш чухал байхгүй. Тэгэхээр хайр гэдэг маань өөрөө юу юм бэ гэдгийг хүмүүс ингээд маш сайн ойлгочвол яг үнэхээр би энэ хүнтэй хамт цаашдаа амьдрах уу, амьдрч чадахгүй юу гэдгийг хэлээд сонголтоо хийж иж тэр хүнтэйгээ хамт амьдрах хэрэгтэй. Ихэнх хосуудын хувьд бол нэг мэдсэнжин бит хоёр суудсан, бит хоёр хүүхдтэй болцсон учраас ингээ хамт амьдарч байгаа. Ингээд цаашдаа ингээд хэдэн жилийн дараа үнэхээр харилцаа маань асуудалтай болоод эхэлдэг гэсэн. Тэгэхээр тэр хүнийг хайрлах чадахгүй юу гэдэг шалгуураа яаж тавих вэ гэхээр хайр гэдэг маань өөрөө ерөөсөө тэр хүнийг яг байгаар нь хүлээн зөвшөөрч чадах юм уу? Тэр хүн ууртай байсан ч гэсэн одоо ингээд чам таалагдж байгаа тийм ингээд хөөрхөн байна. Эсвэл гоё царайлаг залуу байна. Гоё ааштай байна. Гэтэ цаг хугацааны явцад хүний амьдрал олон асуудлууд гарч ирэхэд тэр хүн хувирж өөрчлөгдөнө гэдгийг та тооцоолж чадах юм уу? Тэр хүн хамгийн уналтандаа орсон, хамгийн их ууртай байх үед нь тэр хүний яг байгаар нь хүлээн зөвшөөрөд ойлгоод явж чадах юм уу? Нэгэнт энэ хүнийг хүлээж авч байгаа бол өөрийнхөө нэг хэсэг гэдгээ хүлээн зөвшөөрөд ойлгоод явж чадах уу үгүй юу гэдгээ харах хэрэгтэй. Хосууд маань харах хэрэгтэй. Тэгсний үндсэн дээр яг үнэхээр бие биентэйгээ хамт байхыг хүсэж байгаа. Би энэ хүнийг насан туршдаа хайрлаж чадна гэсэн мэдрэмжтэй байгаа бол гэр бүлийн харилцаанд ороод яваа. Тэгэхгүй л бол яг хуу зүгээр хосын харилцаанд бие биентэйгээ ингээд те гоё хамтдаа цагийг өнгөрүүлээд яг гэр бүлийн харилцаанд орох үгүй юу гэдэг шийдвэрээ гарахгүйгээр яваад иж болно. Гэхдээ бити хүүхэд гаргаал гэж байна. Тэгэхээр хүүхэдтэй болно гэдэг маань өөрөө дахиад нэг хүнийг бий болгож байгаа учраас маш чухал хандах хэрэгтэй. Хүмүүс яг ярддаг л та онлууд гэдэг ч юм уу ингээл тэд үе дээрээ явж гин 10 жилийн дараа хямрал үүсдэг гэл тийм зүйл бол яг үнэндээ бол байхгүй. Хүмүүсийн хувьд янз янзын сэтгэл зүйн өөрийнх нь онцлогоос шалтгаалаад шууд танилцал сарын дараа зодтолж болно шүү дээ. Шууд эсвэл бол 10 жил амьдарч байгаа зүг зүгээр байж иж болно. Харьцангуй ойлголт. Тэгэхээр хүмүүс маань бол эхлээд хүнтэй хостой болохын тулд нэгдүгээр чи өөрийгөө хүлээн зөвшөөрч чадчих юм уу? Өөрийнхөө дотор юу болж байгааг чи тайлбарлаж бусдаа ойлгуулж чадах юм уу? Чи тэр хүнд өөрийгөө ойлгуулж чадах юм уу? Чи тэр хүнд өөрийгөө ойлгуулахын тулд өөрийгөө чи мэдэрч ойлгож чадчих юм уу гэдэг асуудал гарч ирнэ. Чи өөрийнхөө хамгийн муу бөгөөд бүр хамгийн дорд, хамгийн сул талыг чи мэдх юм уу? Чи тэрийгээ өөрөө хүлээн зөвшөөрч байгаа юм уу? Тэгэхээр хүн яагаад хэрэлддэг вэ гэхээр өөрийг нь доромжлооч юм өөрийнх нь сул талын хэлэх үед хүн ингээ асар ихээр ууралж байгаа байхгүй. Тэгэхээр өөрийнхөө яг хин бэ хамгийн сул тал, хамгийн дорой байдал, хамгийн сул дорой байдлаа хүн мэдчих тохиол хин нэг нь өөрийг нь шүүмжлэх, хин нэг нь өөрийг нь ямар нэг байдлаар тавгүй байдлаар ингээ хэлэхэд хүн ингээ тэрийг гэл хүлээж авдаг. За тийм байж болно гэл энийг л өнгөрөх жишээ нь. Тэгэхээр ингээд харилцаанд ороход чи өөрөө бэлэн юм уу гэдэг асуултыг эхлээд тавьж байгаа. Дараа нь харилцаанд орохдоо чи бусдыг хайрлах чадах юм уу? Чи өөрийгөө байгаар нь хүлээн зөвшөөрч чадж байгаа юм уу гэдэг зүйл дээр явах юм бол ямар ч харилцаа удаан хугацаанд өргөжлөх боломжтой гэдэг зүйлийг харж байгаа л гэсэн. За яриад л асуулт л би одоо бүр зөндөл асуумаар. За тэгээд нэвтрүүлгийн маань сүүлийн уламжлалсан хоёр асуулт байгаа. Одоо нэвтрүүлгээ дуусгах гал байна л да. Уг нь бол бараг ингээл яриа л юм байна. За тэр нь болохоор ээж болохоос өмнө дараа гэдэг нэг юм хоёр зүйл байгаа тийм л да. Эмэгтэй хүний хувьд бол яг л нөгөө ээж болохоор дахин шинээр төрж байгаа юм шиг, шал өөр хүн болж байгаа юм шиг одоо эмэгтэйчүүд ер нь бол өөрчлөгддөг тийм. Тэгэхээр таны хувьд ээж болохоос өмнөх Амина ямар байв? Ээж болсны дараах Амина ямар байв? Яаж өөрчлөгдөв? Тэр талаараа ярил. Урд нь болохоор яг хүүхэд гаргаагүй байх үедээ бусдын л адилаар бас яг өөрийнхөө талаас л бүх зүйлийг боддог байсан. Тэг өөрийнхөө л талаас өөрийгөө л боддог гэдэг ч юм уу. Хүүхэд гаргасны дараа ингээд бусдын талаас бодох, бусдаас гарч байгаа тэр үйлдэл, байдлыг хүлээн зөвшөөрөл хүлээцтэй байх тал дээр илүү өөрчлөгдөд ингээд илүү их одоо тий уужоо гэдэг ч юм уу. Тэгээл ингээд олон талаас нь хардаг. Ийм л одоо ээж хүнийг л бий болгосон байна да. За сүүлийн асуулт маань болохоор одоо хоёр охинтой, 2 настай, 4 настай хоёр охинтой зориулаад үг хэлээч гэж хүсмээр байна. Хоёулагийн энэ бичлэгийг хэзээ нэг өдөр одоо илүү юм ухаарч ойлгодог болсон цагтаа үзэх бах. Тэгэхээр тэр үеийн зориулаад та үг хэлээч. За наа чи өстэй айгүй хэцүү байна да тий. За нэг цагаа очив. За тэгэхээр
Нэгдүгээрт ээж нь охтуудтай болол ингээд маш их хайртай. Та хоёрыг яг байгаагаар чинь ямар ч хүн болж одоо болсон ч гэсэн өнөөдөр чи ямар ч амьдралтай ирээдүйд зориулж те ямар ч амьдралтай ямар ч хэцүү асуудалтай гэ болсон ч гэсэн ээж нь чамайг хүлээн зөвшөөрөөд ойлгоод дэмжиж явах болно. Гол нь өөрөө өөртөө итгэх итгэлээ битгий алдаарай. Өөрийнхөө талаа одоо өөрийнхөө төлөө байнга зогсдог байгаараа өөрийнхөө юу хүсэж байгаа тэр зүйлийнхаа араас маш ихээр тууштай яваарай. Тэгээд заавал одоо амжилтанд хүрэх шаардлагагүй. Гол нь таяр минь ингээд аз жаргалтай амьдрах нь л хамгийн чухал учраас өөртөө гол нь үнэнч байгаарай л гэж ээж нь одоо хэлээ да. Охтуудтай хайртай шүү. За маш их баярлалаа. Тэгээ охтод нас хизээ нэг өдөр үзэх бах. Намайг харах байх гэж. За тэгээд нэвтрүүлэгт маань ирсэн танд маш их баярлалаа. Үнэхээр үнэхээр гоё яриа өрнөлөө. Би ч гэсэн бас ярилцлагын одоо энэ хүрээнд бол маш их зүйлийг ойлгож авлаа. Тэгээд дараа бүр тухтаа уулзсан. Тий. За тэгээд үзэгчтэй бас баярлалаа. Нэвтрүүлэг маань Гүрүү ресторанаас үргэлжилж явсан байгаа. За тэгээд нэвтрүүлгийнхаа ивент текстийн бэлгийг бас танд өгье. За энэ манай нэвтрүүлгийн цамцаага ми мама гэдэг хөл ээжийн цамцаага шүү. Оо ямар гоё юм бэ. Баярлалаа. За тэгээд манай энэ удаагийн нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр Baby Store гэдэг хүүхдийн бүх хүүхэд ээжид зориулсан маш олон бараа бүтээгдэхүүнүүдийг нэгдсэн одоо байдлаар борлуулдаг онлайн сайт гэдэг Baby Store цэг юм байна гэдэг. За тэрнээс маань 2 охинд нь бэлтгэж байгаа шүү. За маш их баярлалаа. Ямар хөөрхөн. За тэгээд бас үзэгчд маань бас мэдж байгаа. Удвал Garden-аас манай зочин ээжүүдэд манаас цэцгийн баглаа бэлгэлж байгаа. За энэ Удвал Garden-аас ирсэн цэцгийн баглааг намайг бүр тайлбарлаарай гэсэн. Цагаан сарнаа болон Монголд ургасан лили цэцэг байгаа. За энэ нь болохоор ээжийн цагаан сэтгэлийг бэлэгдэж ингээд танд энэ баглааг зориулсан буусан байгаа шүү. За маш их баярлалаа. Ямар гоё юм бэ. Баярлалаа цэцгийн тэр ээжтэй. За ингээд нэвтрүүлэгт ирсэн танд маш их баярлалаа. Тэгээ манай нэвтрүүлгийг үзсэн үзэгчтэй бас баярлалаа. Дараагийн дугаар хүртэл иргэн уулзцгаая. Баяртай. За баяртай.